Өнгөрсөн хичээлээр бид нэр болохоор increment, decrement гэдэг хоёр оператор үзсэн байгаа. Гэхдээ би pre-increment операторыг харуулах мартсан байлээ. Number 2 тэнцүү pre-increment number. Одоо ингээд би энэ хоёрыг variable print-ээр харах юм бол 101 гэж гарч иж байна. Number нь бол 101 болсон. Яагаад гэвэл бид энэ increment оператор ажиллаад number нь бол 101 болсон байгаа. Number 2 маань болохоор бас 101 байна. Яагаад тэгэхээр энэ pre-increment маань бол эхэлж ажиллана. Эхэлж одоо энэ үйлдэлээ бол хийн. Тэгснийхаа дараа одоо increment хийсэн утга одоо number маань бол дараа нь хэд болсон. Тэр утгаа ишээ өгж байгаа. Post increment нь болохоор эсэргээрээ. Эхлээд энэ number гэдэг маань бол одоо хэд байсан түүнийг хуулж аваад бид нар өмнөх хичээлээр харсан. Энэ нь 100 байгаа яг одоо. 100 гэдэг утгыг нь бол энд хуулж аваад энэ үйлдэл дууссаны дараа number гэдэг маань бол одоо variable маань нэгээр нэмэгдэнэ. Тэгээд одоо control F5 гэж харах юм бол number гэдэг маань бол 101 болчихсон. Яагаад гэхээр бид increment операторын ажилласан. Гэхдээ энэ increment маань болохоор post increment учраас эхлээд энийгээ copy хийж авчаад энэ number гэдэг маань хуучин утгыг нь одоо original утгыг нь хуулж аваад дараа нь энэ number гэдэг маань нэгээр нэмэгдсэн байгаа. Тэгээд тийм учраас одоо эхлээд number 1 гэдэг одоо number эхний number маань print хэлэхдээ энэ 101 number 2 маань бол 100 гэдэг одоо энэний анхны утга нь байж байна. Increment одоо хийхээс өмнө байсан утга нь гэсэн үг. Pre-increment, post increment гэдэг маань ийм ялгаатай. Энийг бас өөрсдөө хэд ингээд ойлгохгүй бол хэд удаа ингээд ажиллуулад үзээрэй гэж хэлмээр. Өнөөдөр бидний үзэх зүйл болохоор loop гэдэг зүйлийг бол үзэх болно. Loop гэдэг маань бол ер нь бол англи хэлэнд бол тойрог гэсэн үг. Гэхдээ бид нар бол хамт суугаад одоо хичээл хийжсэн бол би та нарт бол даалгавар өгөхийг хүсэж байна. Тэрний ямар даалгавар вэ гэхээр 1-ээс 10 хүртэлх тоонуудыг принтэрлээ гэдэг. Тэнгүүд одоо анхлан суралцж байгаа параметрууд бол хамгийн эхлээд гиннээр бодохдоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэдэг. Дараа нь эднэрийг 2 3 4 5 гэдэг одоо бүгдийг ингээд бичнэ. Одоо хамгийн ихэнд бол ингэж бодох бах. Гэтээ бид нэр одоо параметрууд болж байгаа хүмүүс параметрууд маань болохоор бид нар компьютерт ямар нэгэн даалгавар өгөөд компьютероор энэ үйлдэлээ бол одоо хийх гэж болно. Loop гэдэг нь бол бид нар одоо нэг зүйлийг дахин одоо нэг кодуудаа дахин ажиллуулахыг хүсэж байгаа тойрог хэлбэрийн код гэсэн үг. Ер нь бол тийм тохиолдолд бол бид нар одоо loop-ийг ашигладаг. Тэгэхээр бидний эхлээд хамгийн эхлээд үзэх loop бол while loop гэдэг зүйлийг үзнэ. Бид энэ while loop syntax өвчжээ. While loop-ийн syntax нэмэр эхлээд while гэдэг keyword байна. Дараа нь condition. Тэгээд statement. Энэ бол одоо while loop-ийн syntax. While loop. Одоо бид нар ихтэй while loop одоо үүсгээд 1-ээс 10 хүртэлх тоонуудыг принтэрлээ үзье. Тэгэхэд бол бид нар ихтэй int counter тэнцүү 1 гэд variable үүсгээд дараа нь while counter 20-с бага буюу тэнцүү. Одоо энэ condition нь одоо энэ байна. Одоо 20-с бага буюу тэнцүү тохиолдолд энэ loop ажиллана гэсэн үг. Үүнийхээ ард одоо statement гэдэг бид нэр одоо console write энд одоо шууд counter гэдэг ингээд бичиж болно. Одоо энэ бол statement. Гэхдээ ингээд бичсэн тохиолдолд одоо энэ loop маань бол дуусахгүй loop болчихно. Одоо параметр бол хэзээ ч дуусахгүй. While loop нь яаж ажилладаг вэ гэхээр энэ condition гэдэг энэ зүйл маань хэрвээ true үнэн байх юм бол энэ statement ажиллана. Тэгээд энэ statement ажиллаад дуусны дараа дахиад шалгана. Энэ loop маань дахиад үнэн байх юм бол дахиад statement ажиллана. Дахиад шалгана үнэн байх юм бол дахиад ажиллана. Дахиад үнэн байх юм бол дахиад ажиллана. Ингээл тойроод ангис while loop маань бол яг энэ тохиолдолд бол counter гэдэг нь бол 1 байгаа. 1-20-с бага буюу тэнцүү үгэнгүүд энэ true. Тэгээд print гэдэг энэ принтэрлээд гарна. Дараа нь дахиад 20 одоо 1-20-с бага буюу тэнцүү юу гэдэг тохиолдолд дахиад үнэн. Дахиад принтэрлэн ингээд энэ параметр одоо хэзээ ч дуусахгүй ингээд ерөн харж байгаа бол энэ 1 гэдэг том нь одоо анивчаад байгаа анивчаад энэ курсор маань бол хэдийн доош явцсан энэ бол асар олон удаа одоо 1 принтэрлээд байгаа гэсэн үг. Яг параметр одоо энэс цааш одоо өөр юу ч хийхгүй ингээд параметр мөнхийн гацчихж байна гэсэн тойрог маань. Тийм учраас бид нэр одоо энэ increment одоо энэ condition гэж байгаа энэ операторыг бид нэр өөрчлөх хэрэгтэй. Тэгэхэд бол би одоо энд block statement нэгэд
while loop-ийн араас бол statement байна гэсэн. Энэ block statement гэдэг зүйл нэгэд одоо block код ажиллуулна гэсэн үг. Тэгээд бид нэр ихлээд одоо variable энэ counter гэдэг энэ variable print ирлээ. Дараа нь counter plus ч юм уу эсвэл одоо pre-increment ингэж ашиглаж болно. Эсвэл энэ хоёрыг нэг одоо ингэ бичихэд бол энэ маань яг ижилхэн. Одоо 1-ээс 20 хүртэл print ирлээд параметр ажиллаад дууссан. Дууссан гэдэг нь бид одоо энэ loop маань ажиллаад дууссан гэдгийг бид нэр баталж харахын тулд энд down гэж биччихье. Одоо энэ loop маань ажил дуусаад тэгээд дараагийн мөрлөө одоо орлоо гэдэг бол бид эндээс сарна гэсэн үг. 1 2 3 4 ингэж явсараад 2 гэдэг down гэдэг одоо параметр бол ажиллаад дуусчлаа. Энэ бол одоо while loop. Гэхдээ бид нар бас энийг ингэж бичиж болно. Одоо энэ маань бол шууд одоо хуучин утга буцаага өгчөж байгаа энэ юу хуулаад одоо тэгээд энэ маань бол ихэд нэгийг авсан. Түүнийхээ дараа бас энэ маань нэгээр нэмэгдээ явчихна. Яг одоо өмнөхтэйг бол адилхан гэсэн үг. Тэгэхдээ ингэ бичсэн нь бол одоо зарим хүмүүс бас толгой хэлж магадгүй. Ер нь бол тийм ч одоо параметр бол аль болох ойлгомжтой харагдчихсан бол good practice дараа нь кодоо эргэж уншихад. Тийм учраас би бол одоо while loop-ыг бол одоо энэ тохиолдолд ингэж бичсэн бол надад бол илүү зөв санагдчихэ. Ингээд одоо press any to continue эсвэл ингэ бичсэн ч бас болно. Үүндээ бол ялгаа байхгүй. Гэхдээ энэ маань бол CPU-н дээр очихдоо 2 үйлдэл болж чинь. За тэгээд энэ маань одоо while loop байлаа. Үүгээр энэ хичээл минь бол дуслаа. Дараагийн хичээлээр уулзлаа баяртай.